番組でご紹介するのはモンゴル民族楽器であるアルタイハープ。モンゴル語でアルタイヤトガといい、アルタイのことと訳されます。なんとこれは1400年の眠りから目覚めた楽器なのです。2008年、モンゴル国西部のアルタイ山脈のふもとで1400年前の戦士の墓の遺跡が見つかり、その中に現代では存在しないある楽器の残骸が発見されました。その響きを現代によみがえらせたのが音楽家、民族楽器研究者のガンプレウさんです。ガンプレウさんは遺跡が見つかってから3年後にこの楽器のことを知り、独自で音楽家として研究を進め、その形、材質、そして弦の配置をもとに2013年に今の形に仕上げ、かつて失われかけた民族の音に再び息を吹き込みました。Энийг олсондоо би шатцсан шүү дээ ингээд. Бүх ингээ урлагийг хаяад, өөрийнхөө амьдралыг хаяад, тэгээд соёл судлаач болон ингээд соёлд бүртгүүлээд, тэгээд их олдор сонирхолтой яг ингээд толгой хүзүү цар гэсэн ганцхан юм мод. Энэ модноос энэ хөгжим илэрхийлэхэд хэцүү. Тэгээд тухайн үед их олдор маань Европ руу гараад явцсан. Тэрийг дагаад олон улсын хэмжээнд шинжлэх ухаанчин юу ч нээлттэй байдаг байхгүй юу? Олон улсын хэмжээнд жаргаланд хайрах хөгжмийн их олдорын талаар цацагдсан аль хэдийнэ. Яг иймэрхүү археологийн олдор тэгээд дээрээс эрдэмтдийн дахин судлагдсан байдал, дахиж гаргачихсан загваруудыг хараад тэгээд ерөнхийдөө би дотроос гайхлаа, дотроо бодлоо юу хөгжим бэ? 遺跡から見つかった楽器の本体は木で作られていて、長さ72センチぐらいで、裏には6頭の鹿、1頭のアイベックス、5頭の犬、そして弓を持った狩人の興味深い彫刻が施されていました。Энэ дээр 64 тэмдэгт бүхий эртний өрөөний бичээс гарч ирсэн. Их олдор дээр анхныхаа 2-3 хүн өрөөний бичгийг нь тайлсан. Тайлаад эхний ойлголт нь юу вэ гэх юм бол газар тэнгэрийг аялгууланд болгож чүрэ гэж гарч ирсэн. Яйлагч көвөн гэж байгаа. Яйлаг гэдэг нь аялгууч гэсэн утга. Тэгэхээр энэ хөгжим эзэн 26 настай гэдэг нь тодорхой гарч ирсэн. Хамгийн хатуу яс шүдний ипотезийн судалгаагаар. Тэгээд толгой дээр нь залаатай байх. Бүх он цаг үед 1500 жилийн өмнө 6-аас 700-д хамаарагдана гэдэг. ガンブレブさんは遺跡の調査をした研究資料や楽器そのもの、モンゴル伝統文化の資料、楽器や民族研究をもとに、今から1400年前の当時のモンゴル領土を治めていた王のシンボルとなっていたアイベックスをモチーフに作ることを考え、夢の中でその形を見て再現したと話します。Тэгээд 13 онд их олдортой танилцаад би 13 оны 5 сард энийг шууд юундаа илүү их харсан гэхлээр зүүдэндээ хүн илүү их ингээд таниад ярилцдаг юм байл. Ярьдаг юм байл айгуу санаа. Тэгээд тэр нь яг бодит зүүдч биш, бодож байгаач биш. Нөгөө нэг янгирч орж ирээд янгир хатахад алтай ядах яг эмчиг таарагдаж байгаа. Яг энэ хэлбэрээр тий татаад байгаа юм шиг, тоглоод байгаа юм шиг, бодиттой юм шиг ингээд тэгсэн мэтлээ сэрэмж юм шиг мэтлээ би сэрэмж эксэрсэн байсан мэдэнгүүтээ гэс цаасан дээр зөвхөн одоо хүртэл би жижигхэн жоохон цаасан дээр бүгдийн зурж бүгдийн ингэж авчаад яг олчлоо даа гэж баярлал. Тэгээ буцсан амантаа өглөө басаад нэгэ цаас харангуйтай. Тэгээд Corel 6X дээр бүгдийн зурж байгаа байхгүй. Яг тэгэхээр энэ бүх хэмжээ өөрөө зурсан. Яг энэ 37 см гэдэг байхгүй юу? Энэ хэсэг нь 38 см. Ингээд энэ хоёрын хооронд 37-38 дээр чинь нийлээд нийт нэг 75 см. Нийт урт маань их олдорын. Тэгээд энэний хэмжээ гэдэг. Энэ яг
их олдрын яг хэмжээгээр нь очсон. Загвар ахгүй юм тий. Энэ бол арай бүдүүн болсон байгаа ч данхардаа том. Энэ хамгийн анхны このようにアイベックスをモチーフにした6本の弦から成り立つアルタイハープの形が復元され、世に新たに誕生しました。ガンプレブさんはもともとコントラバスの奏者としてキャリアを歩み、現在も音楽カレッジで講師を務めるプロの音楽家です。17年間にわたりヨーロッパを中心に音楽活動を行っていて、民族楽器を取り入れたバンドを立ち上げ、多彩な音楽表現を追求してきました。古代弦楽器アルタイハープとの出会いがきっかけで、彼は音楽家としての情熱を失われた音の復元へと向けました。ここ13年間、ガンプレブさんはアルタイハープの研究、再現、そして普及に力を注ぎ、モンゴルの音の記憶を次の世代へと受け継いでいます。Энэ ингээд хүний ингээд өвдөслөж татдаг. Нэг гоё ингээд аюу тийм хайр инхрэйлэл бол маш их өсөн. Тэгээ энийг чинь би зарим хайрлан, үнсэн, амьд ингээд амар хөөрхөн бүр нэг ингээд төлөвцсөн байгаа байхгүй юу? Хинч тоглоог, хинч мэддэггүй уламжлал 1500 жилээр тасарсан. Энэ хөгжим надад өөр хэрэг нээж би тэрэнд нь тааруулж тоглох бүх аргачлалуудаа өөртөө оруулаад тэгээд энэ чинь бас нэлээд урт хугацаа өнгөрч байгаас одоо 12 жилийн судалгаа явагдаж байна шүү дээ. 研究を続ける中でより美しい響きを求めて試行を重ね、構造や素材を少しずつ変えながら音の可能性を探りました。弦を支える土台を木から革へと変え、さらに弦には日本から取り寄せたシルク弦を使うことで音はより柔らかく深みが増して、最も完璧な響きを生み出したといいます。 Гэхдээ энэ дууралт бол онцгой гоё. Бүр ингээд сэтгэл хандсан. За тэгээд аливаа хөгжмийн дууралт чинь чихэнд ингээд сонсохдоо танигддээ штэ. Энэ юм хөгжим байна. Яг тэр шиг Алтай ятах баасаа өөрийнхөө дууралтаараа би Алтай ятах байна гэдэг бас таниулах тийм боломжтой болчиход байгаа. そして弾き方の研究も重ね、誰もが気軽に演奏できる方法を生み出しました。音楽の知識がなくても弾けるように弦に筋を記し、筋を追うだけで音が奏でられる方法です。 Зохицын тог ингээд толоод тэгээд энийг бүгдээрээ нэг мэдлэгтэй, нэг ойлголттой тэгээд энийгээ хараа тоглоод сурцсан болохоор тэгээд юм заахт бол ямархан байр шүү.ジュレクラブを設立し、今では7歳から70歳までさまざまな職業の300人以上の人がこの楽器を学んでいます。Энэ ятгтайг санаанд явж аваад олж мэдсэн юм уу? Тэгээд сураад ер нь яг ярих юм бол одоо нэг сар гарантай л болж байгаа. Энэ сураад ирэхэд ямар вэ? Тийм. Одоо нөгөө энгийн хөгжмүүдийг одоо тоглолт сурахад аягүй амар. Тоглоод ер нь аягүй өвтэйх юм.
ямар ч юм тоглож байна. Ер нь тийм бусад хөгжмүүдийг бодох юм бол айгүй онцгой тийм аялалгаатай хөгжим гэж би боддог байхгүй. Яг нөгөө гүн төвлөрөлд ингээд орчдөг. Одоо яг аялалгаагаа сонсохоор тийм нэг орон зайнаас нэг юм холдсон юм шиг болчдөг. Тийм яалтчгүй тийм айгүй тийм эртний тийм аялалгаа шиг санагдаад байна да. さらに今年からは一般の学校教育にも取り入れるための新たな挑戦を始めました。こちらは中学1年生のクラスです。アルターハープを使った音楽の授業が始まり、わずか1ヶ月で生徒たちは学校の音楽祭で演奏できるほどに成長しました。Гоё ингээд одоо бид нар ингээ уул усны тухай ингээ тоглож байгаа болохоор ингээ уул усандаа явсан юм шиг ингээ мэдрэмж төрж байна. Тэгээд би нөгөө морин уран дээр явж байгаа. Сүүлдээ морин уран дэмий болоод ялтаа тоглож байсан. Алтай ялтаа тоглож байгаад би бас бодсон. Гоё дугуйлтай, нот хамаагүйгээд тоол ер нь тооны байрлал хурууны дугаар л хэрэгтэй. Ерөнхийдөө ард түмний соёл болгож, энэ соёлоор дамжуулаад хэрэглээг нь бүтээх. Хүссэн юм тоглож чаддаг байх хэрэгтэй. Одоо нэг гой хүссэн номоо уншдаг шиг алтай ятхын гампур судлаач гаргасан номыг аваад тэрийг хараад уншиж чаддаг байх хэрэгтэй. Тийм л зорилготой ажиллаж байгаа гэсэн. Тийм л хүмүүсийг бэлдэж. Тийм л хүмүүстэй бэлдэж байгаа. 文化は知るだけではなく、日常の中で使われ、奏でられることで広がっていきます。手軽に誰もが弾けるアルターハープは、人々の生活の中で息づきながら未来へとその響きを伝えていきます。